Би яг одоо цагийн монголчуудад биш. Ирээдүйн цагийн магадгүй 100 жилийн дараажих монголчуудаа зориулаад 21-р зуунд нэг ийм хүн амьдарч байсан гэдэг өөрийн тухай, өөрийн мэдрэмжийн, өөрийн айдсын магадгүй энэ цаг үедээ холбогддог тэр ухамсарын тухай ч юм уу өөрийн энэ бичлэгийг үлдээ гэж бодож. Гэхдээ би үлдэхгүй гэдгээ мэднэ гэж. Магадгүй миний дурсамж тархины архиваас өөр дахин бичигддэг тийм зохиолтой төстэй. Энэ цаг үеийн хүмүүс ингэж бичигддэг гэж. Яг тийм дадал зуршил шиг. Нэг тийм төрлийн дадал гэж. Тийм олдмол зуршилтай. Магадгүй энэ зүйлийг одоо ямар нэгэн бүтгэл хийдэг ч гэж болно гэж. Ингэж ойлгодог. Ингэж ойлгогддог ч гэж байж болно гэж. Би өнгөрснийг санаж байгаа гэж бодох дуртай. Гэхдээ тийм биш гэж. Миний тарих өнгөрснийг хадгалахаа болсон. Харин өнгөрснийг өөрөөр бүтээдэг. Миний хамгийн итгэлтэй дурсамж хүртэл алдаатай болсон. Үннийг биш өөртөө хэрэгтэй ямар нэгэн тийм хувилбарыг санаж үлдсэн. Бусад нь мартагдсан гэж. Мартуулсан ч гэж болно гэж. Өнгөрснийг өөрчлөх боломжгүй л дээ. Харин өнгөрснийг тайлбарлах өнцгөл өөрчлөгддөг гэж. Энэ цаг хугацаанд. Өөрийнхөө өнгөрснийг хүртэл би маш өөр хардаг. Миний айдас ирээдүйн тухай ямар нэгэн кино зохиолыг зургалж байдаг. Ихэнх айдас бол бодит биш. Магадлалтай зүйлсийн тухай ямар нэгэн тийм симуляц маягийн гэж. Миний өөрчлөлт тооцох механизм бол ингэж ажилладаг гэж. Гэхдээ ирээдүг хамгаалах гэж хичээх нь өнөөдрийгөө магадгүй одоогоо сүйтгэждэг гэж. Нэг тийм санагддаг гэж. Миний бодит байдал нэг тийм нөхцөл байдлын тухай шүүлтүртэй. Магадгүй түүнийг босод хүмүүс анхаарал гэж нэрлэдэг. Би бол өөр гэдэг. Шөнө бүр тархины минь лабораторид зүүд үйлдвэрлэгддэг гэж. Миний зүүд зөвхөн миний мэдрэмжийн цуглуулганаас бүрэлддэг тийм ангилгаа, магадгүй савлгаа, сэтгэл хөдлөлийн дээд эсвэл тийм доод процесс ч гэж болно гэж. Би гих мэдрэмж нь миний тархинд бүтээгдсэн магадгүй өөр хэн нэгний бүтээгдсэн загварч гэж болно гэж. Би үүнийг ялгахаа байгаад бодож байгаа гэж. Аз жаргалыг би өөрөөр боддог. Минийхэр бол хавдрын оронд ирэх өвчин намдаалт гэж. Бусад хүмүүс бясалгал эсвэл ямар ч бодлого орон цай гэж одоо ойлгодог. Минийхэр бол энэ бол тархины унтраалга гэж. Би ихэнхдээ бодит ертөнцид баг амьдардаг. Ирээдүйн хүмүүст энэ сонир санагдах байх гэж. Би өөрийнхөө тайлбарлсан тэр өөрийнхөө тайлбарт дассан ертөнцид л амьдардаг гэж. Би аль болох автомат бодлоос ангид байхыг хичээдэг. Энэ цаг үед автоматжуулсан бодол санаа бол түлхүү үзэл болсон. Үүнийг нам гэдэг. Учир нь тэр
нэг талдаа эндүрч нөгөө талдаа тэнэглэлийг давтдаг. Тэгээд түүнийг эргчүүлээ гэж итгүүлдэг. Ийм зүйл. Ирээдүйн 100 жилийн дараах монголчуудад ийм хүн амьдарч байсан гэж. Энэ нэг тэмдэглэл төдий ингээл болоо.